За Монгол улстай одоо хүрэн амны хэрэг маш их байна. За ялангуяа одоо энэ хүн алсан хүмүүсүүд Улаанбаатар хотын хаана л бол хаана томоохон офис одоо эзэмшээд үйлчлэгээний төв, супермаркет эсвэл одоо интерьер ажиллаулдаг, интернет ажиллаулдаг, компьютер програм, хэвлэх үйлдвэр гэх мэтчлэн одоо үйл ажиллагаатай холбоотойгоор ажиллаж амьдарч байна. За хүн алсан хүмүүсүүд ямар айхтар аж ахуй нэгж эзэмшдэг вэ гэхээр ерөөсөө Марс төгрийн Эрдэнэтийн өөрийнх нь найз болон хамт олон тэдний одоо үр хөвгүүдийнх нь эзэмсэж байсан компаниудыг алуулчид одоо тэр жигт нь эзэмшээд байж байна. За бид бүхний энэ харж байгаа энэ хийсэн гарын авлага материал бол төгрийн Эрдэнэт Маршал Сүнжин грандын захирал байхдаа хийж ирсэн маш олон жилийн нөр хөдөлмөр үүнээс ч их олон зүйл бий. Ном, тохимол, сэтгүүл маш их юм байна. За тэгээд энэ алуурчд хаана вэ гэхээр хаан уул дүрэг 1-р хорооны нутаг дээр бид бүхний сайн мэд инх тавины гүр доошоо уруудаад замын баруун талд хэвлэх үйлдвэрийн эзэмшээд байж шít. Одоо бичиг хэрэг хэвлэх, сэтгүүл хэвлэх тийм одоо чанарын үйл ажиллагаатай янз бүрийн орчин үеийн хэвлэх тоног төхөөрөмж оруулж ирээд тавьсан. Тэгээ сууж байгаа. Тэгээд энэ тоног төхөөрөмжүүдийг үзэхлээр төгрийн Эрдэнэтийн Сүнжин гранд зочдод өөрийнхөө номыг хэвлэж ирсэн тийм нэлээд олон томоохон хэвлэх машинууд байж байна л да. Canon байж байна. Одоо бид бүхний сайн мэддэг Canon. Тэрнээс илүү одоо өнгө сэтгүүл гэдэг хэвлийн дайны одоо чанартай машин гэдэг юм юу гэдэг. Хэвлэх машин гэдэг бол одоо нэр нь оновчтой болох. Ер нь нэг тийм аюултай этгээдүүд сууж байх юм аа. 2025 оны 5 сарын 23-нд өдөөс хойш орой гэдэг нэг 5 цагийн алд ер нь байж байх юм. Тэгээд энэ этгээдүүд хуучин 100 айлд